газар хөдлөл гэдэг маань өөрөө байгалийн үзэгдэл. Энэ газар хөдлөлийн идэвхжэлтэй, энэ аюултай газар хөдлөх болох магадaltaй улс орнууд бол дандаа яг тэр газар хөдлөлийн аюул бэлэн байж байдаг. Эдгээрээс нэг одоо дэлхийд даяар онцлж авч байгаа нэг асуудал нь бол газар хөдлөлийн гамшигын дараах нөхцөлд хүмүүс бэлэн байна уугүй юу гэдэг дээр нэлээд анхаарч тэр талын сургалтууд маш их явагддаг. Сургалт явуулсан тийм улсууд бол хохирлыг хамаагүй бага амсах тийм нөхцлүүд бүрддэг. Яг энэ нөхцөл бүрддгийг бид нар бүрдүүлж чадсан тохиолдол яг газар хөдлөлийн аюулыг маш их багасгах боломжоор бол бүрэн дүр хангагддаг л гэсэн. 1995 оны 1-р сарын 17-нд Японы Ханшин аваажид 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж ойролцоогоор 20 секунд үргэлжилж 6434 хүн амиан алдаж 43792 хүн бэртэж гэмтжээ. Амиан алдсан хүмүүсийн 77% нь гэрийн тавилга, эд зүйл нурсан байшинд дарагдсан болон бүтэж үхсэн байв. Тухайн үед иргэд бие биенээ аврах үйл ажиллагаа явуулсны дунд олон хүн аврагдсан ба 90 орчим хувь буюу 27 мянган хүн өөрийн хүчээр болон гэр бүл хөршүүдийнхээ тусламжтайгаар аврагдсан бол гал төмөртэй тэмцэх анги, зэрэг цагдаагийн тусламжтай 8 мянган хүн аврагдсан гэсэн судалгаа байдаг байна.